Та бүхэн тэр өдрийн дараа гих цөмийн дайны тухай кино үзсэн үү? Цөмийн зэвсэг дэлбэрсэн өдрийн дараа болох янз бүрийн нөхцөл байдлыг таамагласан кино юм. Үнэхээр боддоор дүрсэлж харуулсан тул байхгүй байхын аргагүй байж. Америк тэр аяараа уйдгар гунигт автаж, сэтгэлээр унаж, цөхрөлд автжээ. Тэр үед Ted Koppel гэдэг нэвтрүүлэгч Америкчуудыг ийм байдалтай ингээд орхиж болохгүй гэж боджээ. There is good news. Та бүхэнд сайхан мэдээ байна. If you look at the window. Хэрв та бүхэн цонхоор харвал. The good world is still there. Сайхан ертөнц одоо ч хിവэрэ байна. Энэ богинохон 3 өгүүлбэр бүх Америкчуудын сэтгэлийг хөдөлгсөн гэдэг. Тиймээс тэд цонхон дээр очиод одоо ч ертөнд сайхан хിവэр байгаа юм байна. Одоо ч боломж байгаа юм байна гэдгийг ойлгож цөмийн зэвсгийн нөлөөнд автаагүй ийм сайхан ертөнц одоо ч байсаар байна. Олон хүнд итгэл найдвар төрүүлье гэсэн нэвтрүүлэгчийн санаа энэ байсан юм. Нэвтрүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой хүмүүс бол та бид бүхэн гэж хэлэхэд болно. Одоо ч боломж байна. Бурхны жинхэнэ үнэн рүү ирээрэй. Бид энэ мессежийг бусадтай хуваалцах ёстой.